Өшиг ахаа. Та энэ жилийн сонгуулийн талаар дуу хоолойгоо нэгээч. Тэгэхгүй бол энэ жилийн сонгуул юу болоод байна? Өшиг ахаа. Улс төрийн талаар ярьж өгч дуу хоолойгоо нээж өгөөч. Энэ сонгуул яг юу болоод байна? Сонгуул төгсөнтэй холбоотой сонгуулийн талаар бичлэг хийгээд өгөөч. Нүдээ зүгээр хавттал унтсан биш үү? Та хэд гарч дээрээс харсан бах. Монголд бол ер нь бол нилээ буужинж гин, бүр нилээ буужинж гин, сонгуул гэж зүгээр бөө юм болж гин. Тэгээ та нарын нас ч гэсэн яг 18-аас 24 нь 36%, 25-аас 34 нь 26%, 18-аас 35 насныханд баг сувгийн үзэгчдийн 60% нь эзэлж гин. Тэгэхээр та том болсон байна. Би их хөксөрж гин. Тэгээ тийм учраас ер нь энэ жилийн сонгуулийн талаар юу бодож байна? Сэтгэлээ хэлээч. Энэ талаар бас ярьж ингэж дуу хоолойгоо нэгтгэхгүй бол болохгүй юм шүү гэсэн сэтгэлүүд бол нийлээ ирсэн. Өнөөдөр хэдүүлээ сонгуулийн талаар бяцхан хов жив үйл явдлуудын талаар ярилцах болно. Тэгэхээр энэ жилийн сонгуулийн хамгийн том хил амнуудын бараг л хамгийн том хил ам нь юу вэ гэхээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа нэрийн доор одоо намуудад худалдагдсан олонний танил хүмүүс, инфлюенсерүүд бол ингээд хүмүүст бол ингээд яг өөрийнх нь үзэл бодол нь биш мөртлөө ингээд худалдагдчихаад тэрийг үзэл бодлоо илэрхийлж байна гэсэн нэрийн доор аюул олон хүмүүс бол ингэж явж гинэ гэсэн байгаа. Ер нь бол таад мэдж байгаа. Нилээн олон нэрс байгаа. Тэгээ бүгдийг нэг бас нэг яриад явах вэ. Гэтэ хамгийн одоо энэ нууд байгаа том нэр нь юу вэ гэхээр секс цагаан богд байгаа. Намайг үзнэ гэсэн сураг бараагүй бие дагаагүй алсын хараагүй миний чинь. Тэгээд яг сонгуулийн сурчлагын эхлэхийн өмнөх нь бол ийм пост оруулсан. Харцгаая. Энэ сонгуулиар Монгол Ардын намаас ерөнхий сайд оюун эрдэнэ дэмжиж байгаа. Тэгээд дэмжихсэн шалтгаан нь юу гэхээр би дэмжихээс өмнө тухайн хүний номнуудыг уншаад тэгээд яг ингэж хэлэхэд бол миний толгойд хамгийн түрүүлж орж ирсэн зүйл юу вэ гэхээр нэлээд зузаан ном байсан байна да. 300 сая биш 300 хуудастай ном байсан гэж сураг бол би бол сонссон. Гэтэ үнэн юм худлаа юм уу мэдэхгүй. Тэгээ хүмүүс л энэ дээр бол нэлээд шүүмжилсэн. Мэдээж өөрийнхөө үс бодлоо илэрхийлэлт бол мэдээж ямар ч асуудал байхгүй тийм үү? Ямар нэгэн нам юу. Тэгээ секс цагаан богд дээр яг асуудал нь юу вэ гэхээр өмнө дуулахтаач тэр өмнө пост оруулахтаач тэр би бол одоо ингээ намд худалдагдаагүй одоо би бод худалдаагүй ингээд одоо би бол тэр худалдаагүй залуусын төлөөлөл байна гэж бол ерөөхдөө өөрийгөө илэрхийлж ийсэн. Одоо жишээ нь гэхэд саяхан 2 жилийн өмнө оруулсан пост байна. Шөнийн гудамжинд болж буй шоу тоглолт намын суртал ухуулга учраас очиж дуулахгүй гэл тэ энэ үед нөө өсто браво өсто худалдаагүй өөр ингэс үзэл бодолтой үнэнч залуу гэж явж ийсэн. Тэгэл дуун дээр жишээ нь одоо ингээл хараагүй миний чинь нэгнүүд угаасаа хараагүй ман сүнсээ би зараагүй гэнг бэ үнэндээ тэг харж байгаа өөрийнх нь ерөөхдөө гарч ирсэн имиж нь өөрөө ингээд би худалдагдаагүй би болохгүй угаасаа нийгэм болохгүй байгаа юм чи би энэ эсрэг байгаа болохгүй зүйл эсрэг байгаа гэж одоо ингээд гарч ирчээд маш дузаан ном уншаад тэгээд үйл бодол нь 360 иргсэн. За тэг үүнээс хойш бараг л бүх ерөнхий сайд оюун эрдний сонгуулийн ажлынх нь нүүрс царай болсон ижлэгүүд болно. Сүүлд бол ийм ярьцлага орсон. Сонсогч байна. 1 2 таныг ерөн сайдаа гэж дуудаж байна эсвэл дандаа ерөнхий сайдаа гэж дуудаж байна. Оюукал гэдэг шүү. Тийм үү? Хүмүүс үү? Тийм. Тий. Би чинь шууд оюука гэдэг. Оюун техник гэхэл нөө эмхтэн нэр шиг болчиход. Одоо надад айгуу сонирхолтой. Миний өглөө бол тэгэл ингийн л хөшгөл эхэлж байгаа шүү дээ. Зүгээр л Instagram дээр олон дагагчтай л болохоос би зүгээр л ингээл юм байна шүү дээ. Зөвхөн хэдэн дагагчтай? Олон 70000. Окей. Миний өглөө ч гэсэн ингээл эхэлдэг. Олон дагагчтай л болохоос. Таны өглөө чинь яаж эхэлдэг юм? Би айгуу сонирхолтой байхгүй шүү дээ. Гэхдээ би энэ бодоод байгаа байхгүй. Ингээд тэ таны туслах орж ирээд ч юм уу ингээл тэгээ бүх ингээл ажлыг чи ингээд чагсаагаал бичсэн хүмүүс ингээл хажиж чи ирээл тэ. За ерөнхий сайдаа одоо өнөөдөр ингээд ингэдэг шүү гэдэг ч юм. Зэ харж байгаах. Тэгээд ер нь бол үүнээс хойш нэлээ мимүүд гарсан. Чи хэн блэ? Оюун цагаан богд уу? Биш ээ, секс эрдэнэ үү? Оюун эрдэнэ, унгав. Эс. Хөх, та ямар гой хоол идсэн. За тэгээ зөвхөн секс цагаан богч биш. Ер нь бол бусад урлаг соёлынхан те юу гэдэг самда, жэрино, немо гэх мэтчлэн нөө хил ам төртөдсөн хоёр манд хүртэл явж гин. Тэгээ ер нь анзаарахад бол зарим хүмүүс бол зүгээр л шийтсэн байлээ. Зүгээр л за өнгөрсөн гэж дайрахаар болж байгаа шиг байлээ. Тэгээ сонгуулийн эргэн тойрны хил ам бол ер нь бол иймэрхүү байгаа. Тэгээ энэс гадна зөндөө хил ам байгаа. Бас нэг детальдах юм бол нэлээд токс хийх гээд байна. Тэгээ буцаад яг үндсэн сонгуулийн талаар бол хэдүүлээ ярихгүй бол зайлшгүй болохгүй бах. Яагаад гэвэл
энэ жилийн сонгуул бол айгүй онцлогтой сонгуул болж байгаа. Тийм жил болгон угаасаа л онцлогтой гэж ярьдаг. Тэгээ энэ жилийнх бол бүр онцлогтойгоос илүү онцлогтой байгаа. Яагаад вэ гэхээр нийт 1336 буюу Монгол улсын түүхэнд сонгуулийн төвд хамгийн их нэр дэвшигчтэй байгаа. Өмнө нь бол Монгол улс хамгийн их дуучинтай улс байсан бол одоо хамгийн олон улс төрчтэй улс болж хувирсан. Тэгээ өмнө нь бол 76 гишүүн байдаг байсан бол 76 байхаа болоод 126 гишүүн бол сонгогдох болж байгаа. Тэгээ энэ 126 гишүүнийг сонгон хөвөл явцсан хүртэл өөр байгаа. Өмнө нь бол дан оолгын саналаар явдаг байсан бол одоо бол оолгын саналаар тэгээ дээрээс нь хувь тэнцвүүлэх гэсэн хоёр одоо холсон аргаар явж байгаа. 126 гишүүний 78-ыг нь яг өмнөх шиг хамгийн олон санал авсан одоо гишүүдээс сонгох бол үлдсэн 48-ыг нь хувь тэнцвүүлэх аргаар бол сонгох байгаа. Энэ юу гэсэн үг гэхээр ер нь бол энгийн өмнө тэр оолгын саналаар гарсан 78 гишүүнээс хувь тооцоод одоо чинь Арслан нам ч юм уу, Ардын нам ч юм уу одоо тэр түрүүний оолгын саналаар авах 78 суудлаас хэрвээ талыг нь буюу 50%-ийг нь авлаа гэж бодоход тэр хувь тэнцвүүлэх 48 суудлаас одоо талыг нь өөртөө одоо намын гарсан жагсаалтаас шууд ингээд талыг нь одоо ингээд оруулна гэсэн үг. Яг сонгуул авах өдөр буюу 6 сарын 28 байгаа өглөөний 7-оос шөнийн одоо 10 цаг хүртэл сонгуул аавна. Тэгээ сонгуулаа өгөх гээд очиход та нарт ерөөхдөө 2 бүглэх хуудас байна гэсэн үг. Нэг нь бол яг урдных шиг мандатынхаа тоогоор та харж байгаа нэр дэвштэй сонгох бол нөгөө хуудас нь болохоор яг дан зөвхөн намыг л дугуулах байгаа. Тэгээ та ер нь иймэрхүү чухал мэдээллийг гиж юу вэ сувгийн саналаа өгөхөөс өмнө үзээрэй хөө гэсэн энэ бичлэгийг ер нь үзчихэд бол гимгүй шүү. Айгүй хэрэгтэй бичлэг болсон байлээ. Тэнийг анхаарах юм гэвэл илүү юм уу дутуу бөглөж болохгүй, илүү дутуу бөглөх юм бол шууд тэр саналын хуудас хүчингүү тооц яг мандатныхаа тоогоор нь дугуулах ёстой. Тэгээ өөр нэг бидний анхаарах ёстой зүйл юу вэ гэвэл зүгээр л сонгуул болох өдөр очиж битгий сонгуулаа өгсөн болоод зүгээр л юу гэдгийг хальт таньдаг хүнээ ч юм уу эсвэл ингэж сонгороо сонгуулаа өгөхөөсөө өмнө өөрийнхөө хувийн судалгаа бол маш сайн хийх хэрэгтэй. Та шууд ингээд icon segment руу ороод сонгуул 2024 гэсэн цонхон дээр дарахаар бүр сонгуул зориулсан юм шин цонх байгаа. Тэгээ энэ бол айгүй амар санагдсан. За тэгээд доошлуулад та ямар тойрогт байгаагаа харна. Одоо над дээр жишээ авлаа гэж бодоход миний одоогийн хаяг хан уул дээр байгаа. Доошлуулаад дүүргийнхаа дайл тойрогт. Энэ байна 12 дугаар тойрог. Тэгээд өөрийнхөө тойрог руу орчин. За ингээ 12 дугаар тойрогт нэр дэвшигчдийн мэдээллүүд байна. Энэ дээр нь 3 мандат байгаа гэдэг нь энэ дотроос бол 3 хүнийг сонгоно гэсэн үг. Харта 49 бараг 50 нэр дэвшигчээс 3 хүнийг л сонгоно гэсэн үг. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр миний түрүүний ярьсан өөртөөхөө хувийн судалгаагаа бол маш сайн хийх хэрэгтэй. Ер нь бол тойрогуд бол аюу их нэр дэвшигч нар байгаа. Энэ бүх хүмүүсийг таньж одоо харж судална гэдэг бол нэлээ их цаг орно. За тэгээд доошлоод ерөнхийдөө харна танд хүн байна. Шууд гарч ирж байна. Одоо та хэд мэдж байгаа. IZ-тэй нэлээд бих болж байхад бол IZ-тэй хамт яриа хийж исэн. Өөр танд хүн юм байна. Окей, явж гин. Маш олон нам байгааг харж байгаа. Үндэсний хвсэл хүн нам, ардын нам, иргэний зориг нам. Окей, танд хүн дахиад байна. Молор эрдэнэ. Хүмүүс бол жоохон галзууслаатай гэж байдсан билээ. Жоохон дургүй юм билээ. Миний хувьд бол би бол ярьсан юмтай нь аюу их санал нийлдэг. Эсвэл би галзуу юм уу? Окей. Зарим зураг өгөөг байна. Шинэ нэгдсэн ивслийнхэн зураг мурга өгөлдөө хой. Ингээд явж гин. Зарим бүр зураггүй болчоор бүр санахгүй байна. Нэг таньдаг хүн байна. Оюун гэрэл, комеди идэр одын ээж юм тийм ээ. Та энэ бас зарим мэдэх бах. Тэгээ миний өгөх зөвлөгөө гэвэл яг бүр нэг намыг бас ингэж сонгож өгөх нь бол жоох утгагүй санагдсан. Өмнө нь хэдүүлээ тэ бүлбүтэн ингээд яг намаар нь сонгоно, бүлгээр нь сонгоно гэж яваад бол хэдүүлээ юунд хүрснийг бол та хэд мэдж байгаа. Яг л хүн дээр нь л одоо судалгаа хийх хэрэгтэй. Одоо жишээ нь ингэж ороод за л одоо би ингээд харлаа гэж бодъё. Хөрөнгө орлогын мэдүүлэг нь байна. Компани нөхөрлөл хоршоохийн ч юм уу те. Одоо ингээд хөрөнгийнх нь мэдээллүүд нь байна. Тэгээ яг хөрөнгөний тал дээр миний бодол гэх юм бол ер нь нэг баян хүмүүс бол бас тийм юм шиг санагддаг. Яад гэвэл та хэд ингэ боддоо. Ингээ тэр хүмүүс үнэхээр баян тийм үү? Үнэхээр их баян, их хөрөгтэй байлаа гэд ягаад зүгээр улсын төлөө юм хийх гэж нээлттэй шүү дээ. Ягаад заавал улс төрлөө орж ингэж яваад байгаа гэдэг нь шунлан түүнээсээ цаашаа улс төрийг хүртэл бизнес гэж хараад орж ирж байгаа байх магадлал надад бол аюу өндөр санагддаг. Энэ зүгээр миний хувийн бодол шүү. За тэгээс нөгөө талаараа хуваараа юу ч хийж үзээгүй бол бас хэцүү тийм үү. Зүгээр л яг ингээл цэвэр одоо юу гэдэг нь цүнх барьж байгаа бас ингээд нэрвч байгаа хүмүүс бас нөгөө талаараа эвгүй. Тэгэхээр энэ дундаас гоё таад өөртөө гоё тоглолтоо хийж өөртөө шийдвэрийг гаргах хэрэгтэй. Тэгээ миний нэг зүйл анзаарсан нь юу вэ гэхээр icon segment-с илүү Go segment-ийн сонгуул 2024 энэ хэсэг дээр нь нэр дэвшигчдийн намтаар илүү
тодорхой ах шиг байна. Намтар ажилласан дурчлага, боловсрол юу гэдэг те энэ бүхний та ингээд тус нь ороод харах нь яг та нарын өөрсдийнх нь одоо энэ 1000 хэдэн зуун үний чи одоо би ингээд яг нэгээр нь таад ранклах аюу хэцүү. Тэгээ дараагийн нэг чухал хүчин зүйл юу вэ гэхээр энэ хүмүүс дундаас өмнө нэр дэвшижсэн хүмүүс байгаа. Тэр хүмүүс дүнгэн тавих хэрэгтэй. Зарим нэр дэвшигчнэр нь 4 5 6 дахь удаа нэр дэвшиж байгаа хүмүүс байгаа. Энэ бүхэн дээр нь бол өнгөрснийг нь мартаж болохгүй. Өмнө нэр дэвших юм хийгээг бол одоо хийхгүй л гэсэн. Маш ингийн тийм үү. Өөр нэг миний бодлоор анхаарах зүйл юу вэ гэхээр хитрхи бас сонгуулийн ажилд мөнгөөр зодож байгаа бол тэр бол бас жоон с ижигтэй тийм үү. Ягаад тэгж их мөнгөөр зодон байж бүр тэгж шуналтаа автаж тэгж чичрээд байгаа юм бэ те. Тэр их үрсэн мөнгнөөс дахиад ашиг байгаа гэж тэгж харж байгаа болол тэгж чичирж байгаа тийм үү. Тэгэхээр бол яг за өөрийнхөө карьераа өсгөнгөөрөө улсдаа юм хийчихье гэсэн хүмүүс бол тэгж амар бас мөнгөөр зодоход хэцүү тийм үү. Тийм учраас тэрийг харах хэрэгтэй. Хитрхи мөнгөөр зодж байгаа бол ер нь игүүл гэсэн. Тэгээ энтэй холбоотой нэг зөвүүн юм юу гэхээр одоо ингээд зарим нэр дэвшиж байгаа хүмүүс өмнөх шалгагдж байгаа хэрэгээсээ ч юм уу мултрахын тулд дахиж сонгогдох гээд одоо тэрэндээ бүр ави хөрөнгө мөнгө зардаг. Одоо чинь сүүлд бол нэлээд заваарлаа штэ. Жижиг дунд үйлдвэр байна. Хөгжлийн банкны одоо төрлөөр нүүрсний хулгай нөгөө ногоон автобус те коронавигийн үеийн ханиадны бүр 8 сая төгрөг хүрсэн. Тэгээд тэр гадны олон улсын тусламжууд хайцсан. Одоо энэ бүх аимшигтай том одоо эн чинь мафчсан хэрэгүүд дээр шалгаж байгаа бол энэ хүмүүс чинь дахиад сонгогдчих юм бол дахиад өөрсдөө хамгаалтанд авахулчих байхгүй юу. Тэгээд тийм учраас хувийн судалгаа хийж байхдаа өөр хил аманд юу н хэр орж исэн бэ гэдгийг нь сайн судлах хэрэгтэй. Мэдээж таны тэр судалсан факт чинь эсрэг зүгээр намынх нь зүгээр нэг хар PR байна уу эсвэл яг жинхэнэ одоо юу гэдэг нь те чанартай их сурвалжаас гарсан мэдээлүүд байна уу гэдгийг бол сайн тэрийг бол харах хэрэгтэй. Энэ бүх зүйл бол маш чухал. Энэ бүхнээс гадна өөр нэг хүмүүсийн орхигдуулдаг зүйл юу вэ гэхээр баг хамгийн чухал зүйл энэ бол мөрийн хөтөлбөрийг унших хэрэгтэй. Залхуурч бол болохгүй. Одоо нэр дэвшиж байгаа хүмүүсийн намыг нь хараад тэгээ энд шууд дээшээ мөрийн хөтөлбөртөөр дараад тэгээд ингээд одоо намуудын мөрийн хөтөлбөрүүд байна. Арц намын ингээд мөрийн хөтөлбөр одоо чинь ингээд ороод харлаа гэж тоход бүх намуудын мөрийн хөтөлбөрүүд ингээд байгаа. Яг энэ юун дээр бичлэг дээр ярихад бол хитрхи уртдах нэг 88 хуудас гэж зөвхөн нэг намын одоо мөрийн хөтөлбөрүүд байна. Тэгэхээр тэгээ би бол жишээ нь яадаг вэ гэхээр ингээд намуудын мөрийн хөтөлбөрүүд нь харж агаад яг хүн дээр чиглэсэн мөрийн хөтөлбөр нь юу вэ гэдээ хардаг. Одоо боловсрол, эрүүл мэнд хамгийн чухал зүйл байгаа шүү дээ. Тэр чиглэлээр одоо тэр нам нь юу хийж байгаа гэдэг нь бол миний хувьд хамгийн чухал. Тэгэхээр юу гэдэг нь халамж, зүгээр мөнгө тараах, зүгээр тусламж тэр юмд бол би итгэдэггүй. Одоо харж байгаа жишээ нь сургуулийн өмнөх боловсрын насны хүүхдүүд юу хийж байна? Яг энэ боловсролтой холбоотой те. Ерхий боловсрол дээр юу хийж байна? Оюутнууд юу хийж байна? Залуучууд юу хийж байна гэдэг бол бид нар одоо яг өөрсдийнхөө зүйлийг яг ингэж л харах хэрэгтэй. Одоо эдгэр чи яг биднээс зориулсан, биднээс чиглэсэн зүйл учраас яг эдгэр дээрээ тулгуурлаж харах хэрэгтэй. Заавал бүгдийг нь бол нэг унш шаардлага байхгүй дээ. Ер нь бол хэцүү шээ та хэд одоо энэ олон 10 20 намын энэ нэг намд хэд 100 хуудастай 1000 хуудас юмыг уншина гэвэл яг амьдрал дээр бол хэцүү шүү дээ тиймстэй. Тэгээ дэмжиж байгаа хүмүүсийнхээ бол харч хэрэгтэй. За тэгээ 3 манда. Тэгээ 3 хүнээ сонгоно. За би бол баг ойлгомжтой байна. Судалж байгаад яг хэлэхгүй бол хэцүүлтэй. Шууд ингээ зүгээр хэлнэ гэвэл хэцүү. Гэтэ Молор Эрдэнэ л одоо хоёр дээр бол би тэгээ баг ихтэлтэй байна. Энэ бол мэдээж зүгээр жишээ. Тэгээ та хамгийн чухал зүйл нь өөрсдийнхөө хувийн судалгаагаар маш сайн хэрэгтэй шүү заа. Тэгэл судалж байгаа л харж байгаа л нэг хүнийг сонгох юм байна. Аль гоё нэртэйг сонгож болохгүй. Аль царайлгийн царай харж сонгож болохгүй. Тэгээ судлаж байгаа хүмүүсийнхээ сошиалыг мэдээж сайн харахтай сошиал дээр бол юу хийж байгааг бол тавьдаг. Өнгөр цагийн өмнө оруулсан пост байна. Оюукийн намайг доромжлох зардал тэрбум холд авжээ. Хариу нөгөн өөрөө үнгүй гүтгэхгүй доромжлохгүй гэсэн байна. Нилийн болоод байгаа. Одоогийн үзэл бодол нь юу байгаа гэхээр одоо ингээ сүүлийн хэдэн жилийн хэдүүлээ ярьсан те түрүүний одоо энэ хэдэн жилийн завхаарлуудыг бол энийг бол зүгээр ингэж орхиж болохгүй, дүнгийн тавих хэрэгтэй. Тэрийг бол мартаж болохгүй гэдгийг бол уриалж байгаа. Хараар бутсан энэ самбарны цаана хулгай нүүрүүлсэн 8 жилийн үнэн уг нь бичээтэй байгаа. ЖД хамаатан саднаараа хуваагаа зоглож гсэн хөгжлийн банкны дуулан тэргийг та одоо санаж байна уу? Нүүрснийхээ амыг боож угаад нугалсан үнээр дамлаж хилийн цаана мөнгө овоолсон 44 их найдын хулгай. Сүүлийн 8 жил тэдэл бүх эрх мэдлийг замналтайгаар атгаж байгаа. Хараар будаад нуучсан болохоос биш. Халдвараас сэргийлсэн амны хаалтыг 10 нугалсан үнээр худалдаж автлаа, арвалцж байсан. Тахлаар айлгаж төсөв нэмээд 10-20 их найдаар нь хувааж тарааж авчгаад
биднийг гэртэн төвжээд өөрсдөө яаж найрлаж байлаа? Тэгээ та хэд мэдэж амжаагүй байгаа бол нэг маш харамсалтай зүйл болсон. Хэрэг сэтгэсэн зүйл болсон. Тэр нь болохоор юу вэ гэхээр Өвөр Хангай аймгийн Санд сумын Ардсан намын дарга бусдын гарт бол амиа алдсан байгаа юм. Сонгуулийн ажлаар явж байгаа. Тэгээд ер нь сонгуул гэдэг зүйл Монголд бол амар хэтэрж байгаа. Тэгээ би одоо чинь Францд байдаг Францд хүмүүс ингэж хоорондоо алдахгүй байхгүй юу? Яг уу алдсах нь зүгээр мэтгэлцээнээр ч юм уу те ингэж явж байгаа болохоос зүгээр шууд ингээд нэгнийхээ гашт амиа алдна гэдэг бол энэ бол зүгээр завхарсан маш үгээр хэлэхэд хэцүү энэ бол зүгээр мэдгүй. Хайшин сонгуул гэдэг нэрийн доор нэг жижигхэн иргэний дайн гараад байгаа юм уу? Хайшин энэ бол юу ингэ амнасаа алдах юм зүйл бол байж болохгүй. Сонгуул зүгээр уулзалтанд орсонгүй гэж нэг намын хүн нөгөө намынхаа хүнийг өнөөдөр энэ бол анхны тохиолдол шүү дээ. Энэ биднэрт юу хэлж байгаа нэхээр бид нар арай л хэтэрхий тууширч байна. Энэ сонгуул шүү дээ. Зүгээр сонгуул. Тэгээ энэ бол би бас ханд нийлж байна. Энэ л зүгээр сонгуул эхлэлтгээрээ эхэлтэн дуустгаараас дуусна. Тэгэл ингээл нэг ингэж амар нэг доош нь хийж дайн бол нэг аалж хядаж зодож нүдэж ингэж явж байгаа. Яг юуны төлөө юм бэ те зүгээр тийм учраас хитрхи ингэж туушгүйгээр зүгээр жоохон тайван байцах хэрэгтэй эхлээд эцсийн бол энэ бол зүгээр л сонгуул тийм үү. Зүгээр л сонгуул болдгоороо болно өнгөрдгөөрөө өнгөрнө хүмүүс сонгогд хүмүүс нь сонгогдно ингэж хитрхи зодтолж алалцах бол ямар шаардлага байхгүй. Тэгээ Францууд мэтгэлцдэг гэснээс Тэнгэр телевизийнхэн сонгуультай холбоотой мэтгэлцээнүүдийг маш чанартай түвшинд зохион байгуулж явж байгаа. Физикч учраас энэ мэтийн юмыг бол мэдж байгаа. Зүгээр Өөр үе буюу халз мэтгэлцээний 2 дахь хэсэг маань одоо шууд лайв намын нэр дэвшигч Жаргал сайхан болон Монгол Ардын намын нэр дэвшигч Учрал нарын хооронд өрнөлөө мэдээллийн технологийн салбар уул уурхаан дараа орох экспортын чухал салбар болох боломжтой юу гэсэн асуултанд дэвшигчд маань хариулах байсан. Харж байгаа ийм чанартай юунууд болж байгаа мэтгэлцээнүүд болж байгаа. Мэтгэлцээнийг бол би үргэлж дэмждэг. Миний бодлоор хоёр гүрний хоорондын бовсролын хим хэмжээг мэдэх хамгийн хурдан арга бол хооронд зүгээр сэдвүүл мэтгэлцүүлэх. Тэгээ тийм учраас мэтгэлцээн бол баруунд бол айгүй өндөр тэргэлэгдэг Америкийн ерөнхийлөгч нар Америкийн сонгуулиуд таад мэдж байгаа. Францд бол өдөр шөнөгөл мэдээний юу ингээл асаахлаар л мэтгэлцчихэд хоорондоо. Тэгээ энэ бол цаана учиртай тааж гэсэн тэнгэр телевизээр одоо энэ мэтгэлцээнүүдийг сайн хараарай. За тэгээ дараагийн өрөөх зүйл гэвэл хүн болгон саналаа өгөх хэрэгтэй. Одоо ялангуяа залуучууд энийг үзэж байгаа. Бөөнөрөө залуучдын сонголт хүчтэй гэдгийг харуулах хэрэгтэй байна. Тэгээ зөвхөн сонгох биш, өөртөө судалгаатай чанартай сонголтыг хийцгээе гэж уриалмаар байна. Тэгээ залуучдын сонголт чухал гэдгийг харуулах нэгэн контент харлаа. Залуус сонгуулаа угаасаа өгдөггүй учраас тэднэр рүү чиглэсэн бодлого боловсруулах шаардлагагүй гэх мэт ярианууд хүртэл байдаг. Гэхдээ энэ нь бүр шал худлаа. Зөвхөн 2016 оны сонгуулийг л насны бүлгээр нь аваад үзэх юм бол эртсэн нэг иймэрхүү харагдана. Эндээс юу хэлэх гээд байгаа гэхээр 56% нь буюу бараг талан саналаа өгсөн 18-аас 30 насны залуучууд ойролцоогоор нийт саналаа өгсөн хүмүүсийн 28% бүрдүүлсэн. Харин 92.9% та буюу бараг бүгд саналаа өгөөд 51-ээс дээш насныхан 26.8%-ийг бүрдүүлсэн байна. Харин 2020 оны сонгуулиар 18-аас 40 насных нэрц ойролцоогоор 65% та 40-өөс дээш насных нэрц ойролцоогоор нэг 80 орчим хувьтай байсан байна. Хэдий тийм боловч дахиад л 40-өөс доош насныхан илүү бага эрсцэн хувьтай ярина 40-өөс дээш насныхнаас өндөр тоо харагдаж байгаа. Харж байгаа бох. Тийм учраас одоо энэ жилийн сонгуул дээр бол залуус бидний хүч ямар их байгаа гэдгийг хэдүүлээ харуулах хэрэгтэй. Ерөөсө битгий залхуураараа угаасаа амралтын өдөр байгаа, өглөөнөөс орой хүртэл байгаа. Эртэн очоод сайхан өвөө эмээнээс урдуур эртэн очоод очоод сайхан өгч хэрэгтэй. Одоо л хэдүүлээ ямар нэгэн хийхгүй бол нөгөө төрүүлж мөнгөдсөн гарууд чинь зүгээр мөнгөнийхөө хүчээр юу ч хийхэд бэлэн байна. Одоо л хэдүүлээ илүү сайхан нийгмийг бий болгохгүй бол ер нь л оройтох гээд байна. Энийг үзэж байгаа хүн болгон өөртөө хувь нэмрийг оруулаарай. Хүн болгон бас лайка дараарай. Тэгээд дараа юмчлаар уулзлаа. Түр bye guys.